сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ аяг та шоуны дүргийн цоо шинхэн дугаар ихэд бэлэн боллоо. Бидэнтэй хамт өнөөдөр хэдийн цагийн дуучин шударгын kitchen хамт байна. Гурван хүндтэй үүргийг хүлээсэн багш мэрэгчлээ гурван оролцогч маань хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг хүргэе. 57 дугаар сургуулийн багш Ган Зориг. 57 дугаар сургуулийн багш Дуран Төвс. 57 дугаар сургуулийн багш Долгион. Манай Ган Зориг маань бас өөрийнхөө ажил мэргэжлийн талаар бидэнтэй бас санаа оноогоо хуваалцах байх тийм ээ. За тэгж яах вэ? За ингээд хамт олон болон одоо нийт телевизээр үзэж сууж байгаа хүмүүстээ одоо энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сургууль болохоор Баян зүрх дүүрэгт одоо хариалагддаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг одоо 57 сургууль байна. За тэгээд би энэ сургуульд одоо ороод одоо 3 дахь жилдээ ажиллаж байна. Манай сургууль бол 40 жилийн түүхтэй одоо 40 жилийн ойг өгөх гад за бас арга хэмжээнүүдийг хийгээ явж байна. За тэгээд 40 жилийн ойг тогтоолдуулаад одоо хамт олондоо 40 жилийн баярын мэндийг хүргье. За баяр хүргэе. Манай 50 дугаар сургуулийн бас хөгжөөнд нэмж хүрэлцэн ирсэн байгаа. Мэдээж энэ тусгай сургууль гэдэг бол бусад багш нарыг бусад зүгээр ингийн сургуулийн багш нарыг бодоход бол мэдээж хамаагүй өөр. Тэгээ манай сургууль 80 гаруй багш нартай. Энэ багш нар маань одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө сэтгэл зүрхээ гаргана. Шин сэтгэлээсээ ажиллаж байна. Энэ хүүхдүүдийг одоо амьдралд хөлөө олоход нь одоо мэдээж том эрдэмтэн профессор болохгүй ч гэсэн амьдралд хөлөө олох тийм одоо нийгэмшлэх талаас нь бид нэр сэтгэл зүрхээ гарган ажилладаг. Энэ дээр бол маш их ур чадвар шаарддаг. Хүүхдүүдтэй ганцаарчсан ажилладаг. Манай багш нар бол үнэхээр чадвартай багш нар нэгдэж энэ хүүхдүүдийн төлөө сэтгэлээ гаргаж ажиллаж байгаа. Манай Долгионоос би бол нэгэн зүйлийг асууя гэж бодож байна. Мэдээж та бүхэн аяг та шоу нэвтрүүлэлт оролцож ирсэн байгаа. Тэгээд мэдээж ямар хөгжмийн урсгалыг сонсох дуртай. Ер нь дуу хөгжим таны хувьд ер нь юу вэ? Ерөнхийдөө дуу хөгжмийг одоо стресс тайлах нэг арга гэж хэлж болно да. Ерөнхийдөө дуу хөгжим талаас яг тэр урсгал гэсэн юм байхгүй. Ерөнхийдөө өөрт таалагдсан хойд яг ямар дуу гарч ийн сонсоход стресс тайлах хэмжээний тийм дуунууд байл. Тэгэхээр ер нь өөрөө стресстэй хүн байна нэ. Одоо ингээд нэвтрүүлгийн эхлүүлье. Та уртаа бис нэвтрүүлгийн тодорхой дүрмийг ярьж өгье гэж бодож байна. Бидэнд 4 төрөл жанрын сонголт байна. 4 төрөл жанрын сонголтоос бид нар 4 нотны аль нэгийг нь сонгох хэрэгтэй. Хамгийн өндөр оноотой 80-ыг сонгож болно, 70-ыг сонгож болно, 60-ыг сонгож болно, 50-ыг сонгож болно, тийм ээ. Тэгээд энэ дуугаа сонгосон дуугаа сонсно. 20 секунд сонсох хэрэгтэй. 20 секундэд та чадаагүй тохиолдолд дараагийн хүн рүү маань сонгох их шилжинэ. Харин таах төвшлүүрээ дараад таагаагүй тохиолдолд манай одоо нэвтрүүлгийн дүрмээр шийтгэлээ авч аргашаа нэг алхна. Нэвтрүүлгийн дүрмээсээр миний 100 гарцагч хамгийн ихний оролцогч Ган Зориг маань сонголтоо хийх хэрэгтэй байгаа. За тэгээд одоо ийм сонгох төвшөө олдсон юм чинь одоо хүүхдийн дууны 80 оноонох сонгоч. За хүүхдийн дууг сонглоо баяр хүргэе. Үнэхээр бага ангийн багш тийм ээ? Тий, бага ангийн багш. За хүүхдийн дууны 80 оноотой дууг сонсъё. За Ган Зориг дарлаа. Гал түдэг гал асас бадрангас гадин дөө. Асас түдэг гал бадрангас гадин дөө. Тэгэлгүй яах вэ? Түдэг гал нэртэй дуу. За, үргэлжлүүлье. За хайр дурлалын тухай дууны 80 оног авна. За хүүхдийн дуунаас шууд хайр дурлалын тухай дуурлаа орлоо. Хүүхд наснаасаа шилжиж дээ. За. Хэд хонооны? 80 хоноо. 80 хонооны дуу сонсъё. Вау. Тарсан. Бодсон мөн болоо. Ган Зориг. Хэд? Күүли ариун заяа. Хиний? Күүл. Ариун заяа. Ариун заяа болсон. Ямар күүл? Күүл. Күүлтэй өнөхөр дотно гэдгээ бас харуулж байна тийм. За энэ бол күүлийн одоо ариун заяа гэдэг. Тоо байда. За Ган Зориг маань өнөхөр амжилттай явж байна. Та өөртөө аль хэдийн 160 оног авсан байна. Дараагийн дууг сонголтоо хийх хэрэг нь Ган Зориг хэвээрээд байгаа. За дахиад 80 оноо авд юм лөө. Өвлийн тухай дууг. За. Өвлийн тухай дууны хамгийн өндөр оноотой. Залуу зоригтой байх нь гэдэг бол үнэхээр гайхалтай. За. Сонсъё.
За, манай долгио маань дарсан. 3 өдрийн нэг зөөлөн цас хайлаад цас үлээ тэр Тэгэлгүй яах вэ? Долгион гэдэг бол маш одоо тэ дууны долгионыг бол маш хурдтай хүлээж авч одоо бас үнэхээр тааж чадлаа. Долгионд баяр хүргэе. Долгион 80 оног авсан байна. Сонголтоо хийн. киноны дуунаас Киноны дууг сонгоё. Киноны дууны төр жанрыг сонголоо. 70 оных. 70 оны бас даруухан орж иж тийм ээ. Долгион. Шүрэн гооч киноны саундтрек. Вау. Хин дуусан блэ? Синкийн амра баяр цэцэг. За тэгэлгүй яах вэ? Үнэхээр бас хөгжмийн боловсрол сайжаа оролцогч байна шүү. За баяр хүргэе. За дараагийн сонголтыг хийн. Киноны дууныхаа 80 оныхаа авч. Киноны дуу 80 оноо. Сонсъё. Долгион. Энэ нэг хизээч орхихгүй бартаад самыг туулах гээд ямар кино даа. Юу? Чи надад итгэдэг. Чи би чамдаа итгэдэг. Биш очоо. Би чи хоёронд итгээд байгаа юм байна. Өөртөө итгээд байна. Татар ажиллахын тоглоом. Биш л андра тоглоом. Ер нь бол хэлжтэй шүү дээ. Татар ажиллах киноны дуу. За. Тэгээ чи нэрийг хэлээ. Би чамдаа итгэдэг гэсэн. Татар ажиллаа киноны дуу дуучин амархүү. Хоёр дуулаа. Намдаа самтгийн би чамдаа итгэдэг. Бацөх. Бацөх шүү дээ. Дахиад киноны дуу авчдаа. За. 60 оноох нь авч. Дарчаад хилээ гаргадаг нь ямар ч тийм. Хэл цуг дарагдчих. Дан зэрэг. Хэл цуг дарагдчих. За. Нарны унаг киноны дуу. Вау. Үнэхээр ганц зэрэг бол өөртөө ихтэй юм аа. Үнэхээр ихтэй байна. Дууч оюумагийн дуулсан. Нарны унаг киноны дуу байлаа. За. За. За орон төгс маань сэтгэл санаа гайгүй үстэй. Зүгээр цогшиг байсан. Яг энэ хоёр Асуудал жоохон заяа боломж угаасаа олно тий. За урнаагчтай боломж олгоод хайр дурлалын тухай дууг. Юу гэсэн ч үгүй дээ. 70 оногийн сонссон. Сайн мэдсэн. За үнэхээр одоо энэ боломжийг алдах юм бол үнэхээр тий хайр дурлалын тухай дууг өөрт чинь бас зориуллаа шүү дээ. За. За. үг нь орж ирдгээ. Уул нь 80 байгаад идэг. За ID. Юу л яг дотор байгаад Шал байна. өөр дуу ID нэг. Хайрын тухай дуу тий. Ямарваа нэг юмны бас цаг хугацаа Цаг нь болов гай. тэгэлгүй яах вэ? Сүн самтгийн цаг нь болоогүй хайр та өөртөө 70 оног авч одоо хоёр залуугийн хараас эрчимтэй хэлтэй. Баярлалаа баярлалаа. Энэ бол ганц ганц удаагийн л юм баг тийм ээ. Ер нь юу гэж байн оноогоо өгöd байгаа Тий. Нэгдүгээр үе маань өндөрлөхөд хоёр дуу сонгох одоо сонголт үлдсэн байна. Уран төгс. За хүүхдийн дууны 50 оноо авчдаг. Хүүхдийн дууны 50 оноо. Тэ? Сандарсан. Ганц зэрэг дарсан. ганцхан миний ээжихэмээ. Юу гэж нэртэй вэ? За яг дуулж болно. Багш та гэдэг. Биш. Тий багш та. Багш та. За ганц зэрэг маань өөртөө 270 оноотой боллоо.
Одоо бидэнд дахиад нэг дуу таах боломж байгаа. Хүүхдийн дууны 70 оноо. Хүүхдийн дууны 70 онооны дууг сонсъё. Цагаангийн багштай баярлалаа. Тэгдгүй яах вэ? Баярлалаа. Юу яах вэ? Би баг уран төгсгийн өмнөөс ингээд төрүүлээд зарч шиг одоо эндээс. За маш их баярлалаа. Ингээд манай нэвтрүүлгийн маань 1-р үе үнэхээр гайхалтай, өрсөлдөөнтэй, гайхалтай, хөвгөлтэй болж өндөрлөө. Ингээд та гуравтаа маш их баярлалаа. 2-р үедээ эргээд дуусгая. Үнсти. Энэ бол төгс зохицол. Coca-Cola компани бүтээгдэхүүн. Цэвэрлэгээний төгс шийдэл. Энэ бол Wax ураар цэвэрлэгч. Албан ёсны төлөөлөгч Smart Electronics. Шинэ нэрэн анхны бэлгийн багц худалдаанд гарлаа.